Тэ. Нэг завсардахтай эсрэг талд бол эхний хагас завсардах байхгүй байгаа. Дахиад цоолтын эхний хагас дуусгаад 2 минут гаруй хугацаа. Дутуу бай бөмбөг тасдаг болж гарах ч байд юм ингээд бас нэг хамгаалалтын үед бас нэг сул тав болчих. Бид тэр нэлээд цөөхөн довтлогоод үлдэж гин гэсэн үгтэй. Тийм учраас металлын үед бол зайлшгүй хийх шаардлагатай. Онооны зүрийг 10-аас дээш болгочих юм бол бас л нэлээд хүнд цэвэрлэг үеийн төгсгөл рүү өгч болохоор байлаа да. Брэдфорд явдаг. Довтлогоон зөрлсөн холбон тоо. Одоогоор талбайд байгаа тоглогчдыг бишрэлт металлогийн мөнхчөдөр 14 оноотойгоор тэргүүлж байгаа бол Сэлэнг Боднос багаас Ахмад Гилберт 13 оноо 7 самбраас байна. Дахиад за тоглолтын үндсэн цагийн сүүлийн 2 минут эхэлж байна. 77-72 хэвээрээ Брэдфорд Эрдэнэтаас заслаавсан дундын зан шидэлт амжилт. Өнгөрсөн жилийн майнерсын төгөлдөр бол яг ийм 2 дахь боломжуудыг гоё үүсгдэг тийм ээ. Их тэмцэгч ийм тоглолтыг л үзүүлж чадчихсан. Залуудаа Санчер холын шидэлтийг үүсгэсэн угаагаад гарч ирж байна. Огон баяр. За энэ хоёр багийн өмнөх хүчрээ бол харьцангуй хамгаалтанд өрнөсөн юм тоглолт болцсон доо. Маргад өмнөхтэй урагшаа шахаад За өнөөдрийн тоглолтод бас маш сонирхолтой нэг зүйл нь бишрэлт металл багийн ерөнхий дасгалжуулагч Вагалис Ципелис дасгалжуулагч алга. Ахлах дасгалжуулагчаар өнөөдөр ган хөлөг дасгалжуулагч ажиллаж байна. Сошиал гарч байгаа мэдээллүүдээр бол юу хааж байна? Ципелис дасгалжуулагчийг одоо багтаага гэрээгээ дуусгаж нутаг утсан гэсэн юм урьдчилсан мэдээллүүд бас байгаа хавсан санагдаж байна. Огон баяр. За хоёр хамгаалагч бол түн дээр нэлээд ойрхон хамгаалтыг хийж байгаа Брэдфорд мөнхчөдөр бөмбөгийн шилжилт явсаар дахиад Огон баярын гарт ирсэн доошоо хэрвээ металлын грек мэрэгчлэн Вагалис Ципелис одоо бага орхисон бол бас маш сонирхолтой шийдвэр. Яг уйлдрал дөнгөж эхэлж байна шүү дээ, тэ. хэлж байх уу? Ямарваа нэгэн дүгнэлт хийхэд арай эрт. Амжилттай. Металлын довтлогоо мөнхчөдөр Ихтер Брэдфорд 3-аас хариуг нь барих шийдэл байсан. Абу 2 дахь хоолнд довтлогоо эхлүүлэхээр болсон. Цэлмэг Брэдфорд мөнхчөдөр за барьжсан довтлогоон дээр бол яг л энэ орон зай буюу голын хэсэг бол богийн хувьд Нарангилийн Бат 2-оор солигдож байгаа харагдаж байна. Цэлмэг Брэдфорд Огон баяр Абууд хатгуулсан давхар хамгаалт ирсэн байгаа. Брэдфорд бөмбөгийн шилжилт арай удаан байгаад байна да гэсэн Огон баяр аваад ороод задлах боломжтой байсан. довтлогооны секунд нэлээд онсон. За амжиж шидсэн. Дундын зан шидэлт амжилттай 6 дахь оноогоо авч байгаа юм байна. За талбай дээр цэлэвсрэн мөнхчөдөр Брэдфорд маргад их тэмүүлэн гэсэн тавт металлын бүрэлдэхүүнд байгаа. За харин нөгөө талаас Батбаяр, Палбрит, Ахмад төгөлдөр тулга гэсэн тавт байна. Цэлэвсрэнгийн оронд Эрдэнэ далаа гарчсан байгаа. Эрдэнэ далаа. Хоёр тоглогчдоос орсон ч довтлогооны секундтэй анзаар